За дундын бүс ярилцлага нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд та бүхэндээ бэлэн болсон байна. За бид энэ удаагийн дугаартаа сүүлийн үед гарсан энэ кейсүүдтэй холбоотой нэгэн судлаач өгөрсөн. За энэ бол Transparency International байгууллагын хөндлөнгийн зөвлөх судлаач Тэгш Баяр ирсэн байна. За дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт тавтаа мөрөлт. Урьсанд баярлалаа. Тий. Би ингээд ер нь нийгэмд нэг юм сенсацтай ч юм уу эсвэл үл ойлголцолтой маргаантай кейсүүд ингээд гарч ирэх болгоно. Судлаачид өөрсдийнхөө үндслэлтэй, эрх зүйн үндслэлтэй, судалгааныхаа материалтай гарч ирээд ингээд байр суурь илэрхийлээд тодорхой асуудлууд дээр гаргалгааг нь хэлж өгөөд явж байгаасаа гэж хүсдэг. Өнгөрсөн 7 хоногт нэг сонин яг зөв цэг юм ингээд сайт нэг нийтийн албан тушаалтны тэр одоо ширээний хардал сууж байгаа зураг нэг үзэг барьсан тийм ээ. Энэ зургийг ашиглаад нэг мэдээ гаргасан. Гэхдээ тэр гаргасан нийтлэлийн агуулгатай биш миний зургийг ашиглалаа гэж гомдсон. Гомдоод хүний эрх үндэсний комиссар очсон. Комисс нь гомдлыг нь бараг хүлээгээд авцсан. Тэгээд цаашлаа цагдаа болоод ингээд процесс явсан. Их сонин кейс гарчлаа л да. За урьсанд баярлалаа. За өнгөрсөн 7 хоногийн кейс бол үнэхээр одоо сонин кейс байлаа тий. За юм хачин гэх юм уу тийм. За гэхдээ энэ бол ерөөсөө хүний эрхийн үндэсний комиссоос гаргаж байгаа зөрчлийн эхнийх нь тохиолдол байгаагүй байхгүй. За энэ дээр одоо түрүүчийн 7 хоногт одоо төрийн өмчт компани удирдлагын зургийг нь ашигласныг зөв цэг хэмээн сайтыг бол биометрик мэдээлэлд ашиглачлаа гэдэг тийм тайлбар хийсэн тий. За ингээд тайлбараа цагдаагийн ерөнхий газар цагдаа руу явуулаад цагдаа нь одоо 20 сая төгрөгөөр торгох ийм нөхцөл одоо бүрдсэн. Анхны кейс юм шиг харагдаж байгаа боловч за энд бол одоо нийтдээ 3 асуудал байна. За эхний асуудал юу гэхэлэр энэ бол хувь хүний биометрик мэдээлэл бол байгаагүй тий. За сэтгүүл зүйн зорилгоор бол одоо хувь хүний мэдээллийг ашиглах боломж нь хуулиараа нээлттэй хувь хүний одоо мэдээллийн тухай хуулиар. За гэтэл одоо энэ биометрик мэдээлэл биш байтал биометрик мэдээллийг ашиглалаа гэдэг ингээд нийтийн албан тушаалтныг яг уу манай хуулийн тодорхойлолтоор төрийн албан хаагч гэж байна. Тэгэхээр ийм хүнийг одоо мэдээллийг нь ашиглалаа гэдэг ийм тайлбарыг хүний эрхийг хамгаалах ёстой байгууллага нь гаргаж байгаа аахгүй тийм. Энэ одоо хуулийг буруу ашиглаж байна гэсэн үг шүү дээ. Хуулийн дээр одоо бүр товч тодорхой ойлгомжтой энгийн хүн уншаад ойлгохоор ийм хэмжээний хууль байтал хуулийг бол буруу ашиглаж ингэж цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. За цагдаагийн байгууллага энэ хуулийг буруу ашигласан байна гэдэг хараад ойлгомжтой байсан. За гэтэл одоо төрийн нөгөө байгууллага нь тэрийг нь хүлээж аваад ингээ хариуцлага тооцох юм хэлбэрлөөгөө орж ийн л та тийм. За тэгэхэд энэ одоо за нэгт одоо хуулийг буруу ашигласан кейс гараад ирлээ. За хоёрт гэх юм бол хүний эрхийн үндэсний комисс гэдэг юуны өмнө одоо Монгол улсын нэгдэн Орос олон улсын гэрээ конвенцийг одоо юу гэж заасан юм тийм. Эндээ одоо хүний эрхийг бид яаж баталгаажуулах ёстой юм гэдгээ бол хамгийн түрүүнд мэддэг ойлгодог. Тэрийг харин ч бүр төрийн байгууллага тайлбарладаг хүмүүс байх хэрэгтэй байхгүй. За энэ дээр бол Монгол улсын бараг одоо 50 жилийн өмнө нэгдсэн тий иргэний болон улс төрийн эрхийн пакт гэж олон улсын одоо пакт гэдэг. За энд бол одоо тодорхой 19 дугаар зүйлд заасан байдаг байхгүй. Иргэн одоо энэ үзэл бодлоо илэрхийлэхдээ дуу дүрс авьяа ашиглаж ингэж илэрхийлж болно гэдэг тийм. За энэ 19 дугаар зүйл заасан энэ одоо зүйлийг одоо тайлбарласан байдаг. 2011 онд одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороо гэж тийм. Энэ хорооноос 2011 онд яагаад коммент буюу тайлбар гаргасан гэхэлэр яг иймэрхүү кейс улс орнууд гараадсан байхгүй. Төрийн албан хаагчийн мэдээллийг ашиглахад одоо ямар нэгэн хувь хүний мэдээлж гэдэг юм те ямар нэгэн маргаантай асуудлууд үүсэж ирсэн учраас 11 онд гаргасан тайлбар нь хүний эрхийн хорооноос үзэл бодлоо илэрхийлэхдээ дуу дүрс авьяагаар илэрхийлэх буюу бусдын одоо нийтийн албан тушаалтан буюу одоо татварын мөнгөөр цайланждаг эсвэл одоо нийтийн албан тушаалтан гэдэг нийтлэг нэр томьёоны тодорхойлолтод хамрагдах этгээд олон нийтийн өмнө хариуцлагатай байх хэрэгтэй хань олон нийтийн өмнө ил тод байх хэрэгтэй хань. Тэгэхээр энэ хүмүүс одоо бүр тайлбар дээр ийм үг өгдөг шүүмжлэл ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бүр ийм үг өгүүлбэр байж байгаа.
За шүүмжлэл ирнэ гэдэг хүлээн зөвшөөрөөд өөрийнх нь дуу дүрсийг ашиглана гэдгийг бол ухамсарлаад ойлгоод за энэ шүүмжлэлийг бол илүү constructive criticism буюу одоо зас залруулах байдлаар хүлээж авах нь л да. Бүр ингэж тайлбарласан. За хүний эрхийн хорооны энэ тайлбар Монгол улс одоо нэгдсэн Орсын гэрээ конвенцийн дагаж байгаа энэ техникийн баримт бичгүүд бол яг дагаж мөрдөх баримт бичгтэй ижилхэн. Тэгэхээр манай хүний эрх хамгаалах ёстой төрийн байгууллага нь одоо адгийн наад захын хүний эрхийнхаа олон улсын гэрээ конвенц тэрний дагаж орсон одоо дагаж гарсан тайлбаруудаа мэдэхгүй шүү дээ. За нэг ийм асуудал гарлаа. Гэхдээ нийтлэг байдлаар нь хараад үзье. Энэ бол эхний одоо зөрчил байгаагүй байхгүй юу. За танаа Eagle телевизийн одоо эрхлэн гаргадаг үндэсний тойм сэтгүүл байна. Тэрний 5 дугаар сарын дугаарыг би уншчихлаа л да. Тэгээд тэрэн дээр шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг эмэгтэй шүгэл үлээсэн. За тэр шүгэл үлээгээд тэр эмэгтэйгийн одоо удирдлагынхаа эсрэг л одоо бэлгийн дарамт үзүүллээ. Шүн оройн цагаар одоо мессеж бичсэн, хувийн одоо янз янзын бичсэн. Тэ гэж одоо мань хүн гомдол мэдүүлсэн мэл. Тэг хүний эрхийн үндэсний комисс шалгаад энэ дээр найрсаг яриа өрнүүлжээ тайлбар гаргасан. За энийг одоо тэр үндэсний томьёор бичсэн мэл. Би тэрийг сонирхож харж ирсэн байхгүй. За тэгэхээр эндээс юу гэж харагдж байна гэвэл одоо энэ бол эхний тохиолдол биш байхгүй. Хүний эрхийг зөрчиж байгаа. Хүний эрхийн байгууллага нь өөрөө зөрчиж байгаа шүү дээ. Тэр шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах гэдэг энэ асуудлыг хариуцдаг одоо хорооны гишүүн байна. За одоо саяны кейс дээр бол хувь хүний мэдээлэл хариуцдаг хорооны гишүүн байна. Хорооны гишүүнд мэддэхгүйгээр ингээд юу гэдгийг хариу өгсөн байна, цагдаа руу галдан бичиг явуулсан байна гэсэн асуудал гарсан шүү дээ. Тэгэхээр энэ ихний тохиолдол биш. Иннээс өмнө бас одоо хит хитэн тохиолдол хувь хүний мэдээлэлтэй холбоотой ч гарч ирсэн байхгүй. Хүний эрхийн нөгөө цахим хөгжилт хүний эрхийг хамгаалах тухай хууль гэх тээ. Энэ хуулийн төслийг хилцэх явцад хүний эрхийн үндэсний комиссийн хувь хүний мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан гишүүн ийм тайлбар хийжсэн. Яаралтай гормоор оруулж ирэхэд хүний эрхийн үндэсний комисс харин ч хүний эрхийг айгүйх зөрчиж ирснийг бууруулсан гэдэг тайлбар одоо хэл мэдээлэлээр хийжсэн байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид хүний эрх гэдэг юм ерөөсөө одоо ойлгохгүй. Хүний эрхийн үндэсний хороо гэдэг энэ үндэсний комисстэй энэ дээр хүртэл одоо магадгүй тий онлоосоо ахуулаад бид дахиж харж үзэх юм шаардлагатай байгаад байна. Хүний эрхийн зөрчил гэдэг бол их баг гэж багхгүй. Хүний эрх зөрчигдсөн л бол ерөөсөө л зөрчигдсөн. Тэрэн дээр арай гайгүй зөрчигдэнэ гэдэг ойлголт ерөөсөө байдаг байх нь. Тэгэхээр энэ арай гайгүй зөрчигдсөн гэж хэлжсэн тохиолдлууд одоо гарсан. За түүнээс хойш хаан банкны хэрэг дээр бас одоо 2.5 сая иргэдийн мэдээлэл телеграмаар алдагдчихлаа гэдэг тайлбарыг хүний эрхийн үндэсний комиссоос хийгээд мэдгдэл гаргаж ирсэн. За телеграмаар ийм их хүний мэдээлэл алдагдсан шүү. Та нар одоо телеграмаар мессеж ирэхээр нь хариу ичихгүй. Тэгээ хувь хүний аюулгүй байдлаа хамгаалаач гэх мэтлэнгийн юм алдаанууд гаргаж ирсэн байхгүй. Өөрөөр хэлбэл 2.5 сая иргэний мэдээлэл, хувь хүний мэдээлэл телеграм гэдэг аппликейшнаар алддаггүй байх нь л да. Энэ хувь хүний нэг хүний тухай ярьж байгаа бол алдаж болно. 2.5 сая иргэний мэдээллийг бол жишээлбэл ransomware гэдэг атакаар алддаг байхгүй. За гих мэтлэнгийн бид нар тийм техникийн ойлголтууд дутуу байна, хүний эрхийн ойлголтууд дутуу байна. За энэ нь одоо энэ хүний эрхийн байгууллагууд хууль сахиулах байгууллага дээр гарч чад үнэхээр харамсаж байна. Тийм хүний эрхийн үндэсний комиссын гаргасан тэр баримт бичиг дээр те одоо харсан л та. Тэгээд явж байгаа сүулдэ энэ яг захиргааны хариуцлага тооцсон юм байна лээ. Гэхдээ нэг асуудлыг бас бид нар ярихгүй болохгүй шиг. Одоо ингээд хэвлэлийн чүрэн бичээд эхэллээ. Та сая бас маш оновчтой тодорхойлолттой товчтой хэллээ шүү дээ. Одоо энэ хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага дээр 6 жилээр томилогддог гишүүд нь одоо удахгүй байх. Тэгэхээр дахиж гишүүдийг нь томилохдоо сонсголоор ордог. Улан нарийн авахгүй бол үнэхээр хүний эрхийн мэдрэмжгүй хүн мэдлэггүй дээрээс нь мэдрэмжгүй те хоёулаа буруу ашигладаг хүмүүс очиод байвал бүр баларх юм биш. Би ингэж боддог. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд одоогийн байгааг үнэхээр мэдлэгтэй.
чадвартай. Онлын, практикийн аль тал. Ялангуяа сүнжид дарга гэх те. Энэ хүний одоо хийж исэн судалгаанууд те өмнө ажиллаж исэн практикийг би мэднэ. За тэгэхээр энд би таана алдаад байна гэдгийг л харах хэрэгтэй. Би таана алдаад байгааг бол өнөөдөр яг энэ айвлага, ашиг сонирхлын зөрчил гэдэг ингээд замбрааг болчихлоо шүү дээ. Дээрэс нь энэ өнөөдрийн мэдээлэл нь замбрааг байгаа даа шүү дээ. Айгүй олон их мэдээллүүд тэр тэнд ч хүн одоо хууль зөрчлөө одоо сүүлийн үеийн одоо байдлаар гэх юм бол айгүйх авилгын хэрэгүүд ингээ те. Гэхдээ би таанч хүнд ч хариуцлага тооцохгүй байгаа байхгүй. Тэр асуудал ерөөсөө эндээ байгаа. Тэгэхээр энэ хүний эрхийн үндэсний комиссээр одоо жишээлбэл тэр нөгөө шүүхийн ерөнхий зөвлөлийн эмэгтэй асуудал шүү дээ те. Бэлгийн дарамт үзүүлсэн гэд. Жишээлбэл энэ кейсийг сөхөгдөж байхад тэнд хүний эрхийн үндэсний комиссээр арга хэмжээ авч явах хэрэгтэй байна. Тэг хин алдаа гаргасан, хаана алдаа гаргасан, ямар хууль зөрчигдсөн, бид буруу ойлгосон юм уу? Эсвэл иргэд буруу хэлээд байгаа юм уу? Эсвэл энэ шүгэл үлээгч өөрөө гүтгээд байгаа юм уу? Энэ аль нэгийг нь бид тогтоогоод мухарлах хэрэгтэй байдаг байна л. Тэгэхгүй эхний удаа ингээл асуудал гарахаар яасан гэхэлэр манай хүний эрхийн үндэсний комисс яг бусад төрийн байгууллагатай адилхан болчиход байл та. Хэвлэлээр те PR-аар ингээд ажиллаа явуулдаг болчиход шүү дээ. Тэгэхээр ингээд хэвлэлээр хин нэгэн шүүмжлэн гутал шууд юм хамгаалтын механизм ажиллаад бид бол ерөөсөө ингээд сайн ажилдаг эсвэл хин нэгнээр магтуулах гэсэн тийм ийм процесс руугаа бүх төрлийн байгууллага явдаг болчиход. Өөрөөр хэлбэл бид энэ авилга, ашиг сонирхлын зөрчил гэдэг энэ одоо гэмт хэрэг талаас нь тийм энэ гэмт хэрэг буюу эрүүгийн гэмт хэрэг талаас нь яавал бууруулдаг вэ гэвэл онлын хувьд иргэний хэрэг захиргааны хэрэг тийм ээ. Одоо энэ процессыг бид нар зөв шийдвэрлэвэл нөгөө талдаа энэ гэмт хэргийн асуудал нь буурдаг байхгүй. Бид ерөөсөө тэр асуудал руугаа явахгүй шүү. Тэгэл өнөөдөр авилга их байна, ашиг сонирхлын зөрчил бүгд хоорондоо холбоотой ингээл орилол ахаас биш. Нөгөө талдаа бид яаж энийгээ бууруулах вэ гэхээр нөгөө захиргааны эрх зүй одоо иргэний харилцаа тий энд байгаа энэ хариуцлагын механизмууд нь ажиллаж ийж бид яадаг бах нь энэ талдаа нөгөө гэмт хэргийн асуудлаа бууруулдаг байхгүй. Тэгэхээр энэ ерөөс тэрийг л ажиллуулахгүй. За түүнээс биш хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд бол ер нь бүгд хүн л ухраас алдаа гаргана. Тий алдаа гаргахын хувьд бол одоо хүний эрхийн үндэсний комисс дээр хүний эрхийн алдаа гарна гэдэг бол маш том одоо зөрчил байна л айгүй том ноцтой асуудал байхгүй тий. Тэгэхээр ялангуяа энэ хүний эрхийн асуудал дээр бол бид одоо хуулийн хэрэгжилт гэдэг энэ хоёр асуудал дээр бол маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. Бид өөрсдөө байнга одоо боловсрж явах хэрэгтэй байна. Тэгээ олон улсын юм сайн жишгч гэдэг юм. Тэгээ энэ минийг одоо байнга харж явах хэрэгтэй. Хамгийн чухал асуудал нь бурууга хүлээж сурах хэрэгтэй. Хэрвээ алдсан бол гарч ирээд уучлалтгүйгээр би энд алдлаа. Жишээлбэл энэ хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудал магадгүй гишүүнд нь мэддэхгүй ингээд цаашаа явцсан байж болно. Гэхдээ энэ хүний л асуудал шүү дээ. Энэ хүн чинь өөрөө хариуцах хэрэгтэй шүү дээ. Яагаад одоо энэ гарч ирж хийж байгаа мэдээлэл нь бас нэг юм бие хамгаалсан. Тэгээ би мдээгүй байсан чинь надад мэддэхгүй юм алсан бичгийн хариу цаашаа явцсан байна гэдэг. Энэ бол хангалттай тайлбар биш. Хоёрт нь гэвэл энэ зөвхөн энэ тайлбараас харахад энэ алдаа давтагдах магадлал байна л гэж би харж байна. Тийм би ямар утгаар хэлсэн гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн одоо 7 гишүүн байгаа хаа тийм. Энэ гишүүдийн бүрэлдэхүүн дээр хэлээгүй. Одоо энэ ажлын алба гэж байна. Доор нь сая бүгдээрээ сайн байсан бол саяных шиг дүгнэлт гарахгүй шүү дээ комиссоос. Тэгэхээр ажлын алба гэдэг юм уу бусад газар томилогдож байгаа хүмүүс нь ямар хүн бэ гэдэг маш сайн шалгаж явах хэрэгтэй юм байна лээ. Саяны кейс дээр мэдээлэлтэй хүмүүс биш ч юм л та. Одоогийн ерхий сайдтай их оролцоо ойрхон ажиллаж исэн, хамтарч ажиллаж исэн гэдэг юм уу те. Ийм хүн байна. Мэдээж угаасаа нийтийн албан тушаалтан гэж байгаа, хамаарал бүхий этгээд гэж маш сайн тодорхойлсон хууль байдаг шүү дээ те. Тэгэхээр энэ томилгоо нь улс ялангуяа төрийн байгууллагуудад хийж байгаа томилгоо бол бас нэг том шалтгаан болоод байгаа юм болов ч хараад байна. За саяхан нэг судалгаа гарсан. За энэ судалгаа юу гэхээр төрийн өмчт компани удирдлах тийм ээ албанд удирдах албан тушаалтны томилгоотой холбоотой судалгаа аахгүй. За 20-с 24 оны хооронд бол ямар шихэн гэхдээ 3хан компани дээр тийм ямар шихэн томилгоо хийгдэв яг энэ төрийн удирдах албан тушаалтны томилгоо нь улс төрд одоо яаж хамааралтай ингээд харж үзсэн л дээ. За зөвхөн 3 компани томилгоо болохоор
ер нь улс төрийн намын лидер дагсан томилгоонууд. За саяны одоо энэ бүтээмжийн менежер, чанарын менежер гээд гүйцэтгэх удирдлагын түвшинд томилогдсон хүмүүс. За дээрэс нь одоо гүйцэтгэх удирдлагууд байна те, төрийн өмчт компани хамгийн том гэгдэж байгаа. За дээрэс нь төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдээс гадна одоо хараат бус гишүүн те төлөөлөлүүд. За энэ айл томилгоон дээр бүр ерөөсөө ямар ч ялгаагүй ийм лидер дагсан томилгоонууд л хийгдсэн. Тэгэхээр бид нар яг эндээс одоо нэг юм дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ судалгаан дээр хэрвээ энэ лидер дагсан томилгоо нам дагсан гэхээсээ илүү нэг лидер дагаад байна шүү дээ. Тэгэхээр энэ намын доторх нэг нам засаглаад ингээ удчихаар одоо яах вэ гэхээр намын дотор юм задаргаа явагдчихна л да. Энэ зүй ёсны процессыг үйл зүй ёсны тий. Яагаад тэгэхээр ингээд ирэхээрээ удчихаар чинь ингээд нөгөө эрх мэдлээ одоо хоорондоо булаацалтаж эхэлдэг байна л. Тэгэхээр яг энэ процессын хүрээнд бол лидерээ дагаад хийгдсэн томилгоонууд манай энэ төрийн өмчт компани зөвхөн төрийн өмчт компани ч биш. Ер нь энэ төрийн байгууллагын удирдлагууд дээр бол томилогдож явсан жишг зөвхөн 3 компани дээр л харагдаж байгаа учраас бусад энэ нийтийн албан тушаалтны хувьд бол ер нь бол ижилхэн дүр зураг бол харагдана л гэсэн үг. Тийм төрийн өмчт компаниуд дээр хийсэн томилгоотой холбоотой асуудлууд яригдах үед яг Transparency International-с гаргасан одоо Монгол улс дээр гаргасан юун дээр юу тулгамдаад байгаа юм бэ гэдэг юм асуудлууд байдаг. Манай Монгол улс ч одоо сүүлд гаргасан судалгаа баг сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн гэдэг мэдээллийг та бүхэн бас хийж ийсэн. Үнэхээр жагсаавал яг юун дээр бид нар засвар хийх шаардлагатай. За Монгол улсын авилгын нөхцөл байдлыг ерөнхийд нь ингээд дүгнж үзэхэд хамгийн чухал асуудал бол хоёр юм дээр ирдэг. Нэгт нь бол улс төрийн намын санхүүжилт. Хоёрт нь гэвэл одоо төрийн өмчт компани, төрийн байгууллагын худалдаа авалт ханганы хэлбэртэй асуудал. Улс төрийн намын санхүүжилт нь хаанаас их үүсвэртэй юм гэхээр төрийн байгууллага, төрийн өмчт компани ханган нийлүүлэлт худалдаа авалтаас их үүсвэрээ аваад улс төрийн нам руу ороод байна гэсэн үг л дээ. За тэгэхээр бид нар өнөөдрийн дүр зургийг хараад үзье. Ерөөсөө авилга хийл ахуул, авшиг сонирхлын зөрчил, тэгээ ер нь авилгын гэмт хэргийн асуудлыг бид нар хаана ярьж байгаа гэвэл дандаа л энэ тендер худалдаа авалт, гэрээлэлт тий энтэй холбоотой л ярьж байна. Туулын хурдны зам гэдэг. За энэ дээр одоо жишээлбэл 22 оны судалгаагаар бол манай Монгол улсад одоо их өндөр үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх. За дээрэс нь одоо нэг бараа бүтээгдэхүүнийг жишээлбэл энэ цэвэр усыг те 1000 төгрөг гэдэг байхад одоо 20 30 дахин нуглах ч гэдэг юм те. Ийм байдлаар нөгөө ашиг сонирхлын одоо гэмт хэрэг үлддэг гэсэн баггүй албан тушаалаа ашиглаж те. За 24 оны байдлаар гэвэл манай энэ нөгөө авилгын гэмт хэрэг маань арай өөр түвшинд хүрээд нөгөө бэлэн мөнгө өгж авалцахаар ингээд шалгаад араас нь ингээд хянаадсан баггүй. Тэгэхээр мань хүмүүс яасан гэхээр бартерлж байсан. Одоо жишээлбэл өөрөөс чинь авилга авчаад одоо өөрт чинь юм бүтээж өгөх шаардлага гарна шүү дээ. Тэгэхдээ тэрийг бэлэн мөнгөөр авахгүй би сервис үзүүлдэг байдлаар танаа компанид чинь би одоо цэвэрс нийлүүлдэг ч юм. Тэгтээ тэрийг хит өндөр үнээртэй. Ингээд ийм байдлаар эсвэл үйлчлэгээ одоо бид нар ярьжсэн нөгөө тээврийн гэрээ мэрэг гэх мэтлэн гэх төсөв рүүгээ орсон. Тэгээ одоо бүр ингээд төрийн өмчт компани одоо бүр юм одоо хувилдаан ер нь авилгын гэмт хэрэг гэдэг бол юм бүлгийн зохион байгуулалт хувилдаанаар л явдаг шүү дээ. Тэгэхээр юм зохион байгуулалтын хүрээнд ороод бүр ингээд бартераар баригдахын аргагүй болж исэн байхгүй юу? За 24 оноос тэгвэл өнөөдрийн 26 оны байдлаар юу өөрчлөгдсөн бэ гэсэн чинь эргээ бэлэн мөнгө давамгаалж эхэлж. За гэхдээ бэлэн мөнгө давамгаалахдаа өмнө нь 10% гэд шангийн авдаг байсан яриач хүртэл байдаг шүү дээ 10% авдаг гэл те. За тэр чинь одоо ингээ 24 оны байдлаар 50% болж өсөөд 50% тендер гэрээллээ 50%-ийг нь шантан авдаг байна шүү дээ. За өнгөрсөн 7 хоногт байна уу да. За зарим нэг хуучин их хурлын гишүүн байсан хүмүүс 75%-ийг нийслэлээр одоо авилгад нь авч байна гэдэг. Одоо мэдээлэл хийгээд ярьж илээ. Би тэгээд тэрийг сонсоод гайхсан. За гэхдээ
энд бас магадaltaй байж ер нь бол кэшэр аваад байгаа тохиолдол байгаад байна тий. За энэ одоо яаж тогтоож ийн гэхэлэр эхнээсээ одоо 6.6 тэрбум төгрөгийг хувийнхаа дансанд авсан шүү дээ. Хамаарал бүхий этгээдийнхаа дансаар тий. За энийг нь цагдаа тогтоочод байна. За гих мэтлэнгийн юм нөгөө авилгын гэмт хэрэг бол юм evolve буюу юм хувьсан өөрчлөгдөд л да манай нийгмийн нөхцөл байг. За эндээс тэгтээ бид юу харах ёстой гэхэлэр бид нөгөө хяналт хариуцлага гэдэг хэсэг маань сул учраас гэмт хэргийн нөгөө нэг evolve одоо өрнөж байгаа нөхцөл байдал маань одоо хоёр төрлөөр л явагдчих. Нэг нь бол айгүй муухар тий. Бүр юм илт өөрийнхөө хамаарал бүхий этгээ дээр одоо шууд мөнгө шилжүүлж авч ийн гэдэг бол айгүй муухар байхгүй тий. Муухар арга байна тий. Нөгөөх нь баатарладаг буюу айгүй цэвэрхэн хийгдэж байгаа. Тэгэхээр бид эндээс юу сурах ёстой гэвэл одоо яг гэмт хэргийг бид нар яаж шалгах уу гэдэг дээрээ бид анхаарах ёстой. Гэхдээ энэ гэмт хэргийг эмдэлт бууруулахын тулд нөгөө талдаа одоо иргэний захиргааны энэ хариуцлагуудаа бид нар чангалах биш одоо яг хуульд юугаа заасан яг тэргээр нь л хэрэгжүүлэх ёстой. Тэгж чадвал бид одоо энэ талтаа гэмт хэрэг нь буурна л гэсэн үг. Тэгж чадахгүй бол өнөөдрийн хүний эрхийн үндэсний комиссийн кейс байна тий. За энэ давтагддагтай яг адилхан хууль сахиулах байгууллага одоо хариуцлагын асуудлыг бид 10 жилийн дараа яг та бүхэн ижлэх нь юм яриас. За авилгын асуудал бол нэг хүн дангаараа хийх боломжгүй зүйл ингээ бүлэглэл байдаг. Дээрээс нь авилгын хэрэг бол дандаа л эрх мэдэл албан тушаалтай хүмүүстэй холбогдож явдаг. Гэхдээ манайх авилгатай тэмцэх газартай. Энэ байгууллагын үйл ажиллагаанд та ер нь хөндлөнгийн судлаачийн хувьд ер нь ямар үнэлт өгдөг вэ? Би одоо яг үнэхээр энэ авилгатай тэмцэх газар гэдэг байгууллагыг одоо Монголд ирснээсээ хойш буюу 2019 оноос хойш юм уу те. Ер нь шүмжлэлтэй хандж ирсэн. За яг хөө сайн талууд бий те. Жишээлбэл бид нар мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаан дээр гарч байгаа өөрчлөлтүүд байна. Дэвшилт технологи ашиглаж байгаа. Тэ. За энэ процесс бол одоо сайн эерэг гэж үнэлж болно. За мөрдөн байцаагчдын тоог одоо яг миний хийсэн судалгааг барьж улсын их хурл руу ороод яг тэрийг нь бүр энэ ингэж хэлсэн шүү гэж хэлж байгаад одоогийн дарштаа дарга 70 хүнүүд нэмжсэн байхгүй. Дүнгийн томилогдчиход тэр чинь 19 онд шүү дээ 20 онд юм уу 19-20 оны явцсан. За тэгэхээр одоо хүний нөөцийн хувьд бол 70 хүн нэр нэмэгдсэн гэдэг чинь одоо нэг 100 гаруй мөрдөн байцаагчд ажиллаж байна. За нэг хүнд оногдож байгаа кейс бол нэг 30-д орчим байх шиг байна. Энэ бол өндөр үгүй л өндөр. Гэхдээ цагдаагийн байгууллага тэрнээс илүү одоо хэрэг дээр ажиллаа л байна тийм. За бид одоо сайжрах энэ хүний тоог нэмэх шаардлагатайгүй шаардлагатай. За гэхдээ энд одоо хүнээсээ илүү шал өөр юм байна. Техникийн асуудал байна. Чадварын асуудал байна. Бид одоо яг 19 онд яг энэ авилгатай тэмцэх газрыг хөндлөнгөөс нь хянж үзэж байхад тоон үзүүлэлтүүд бол сайн байдаг байхгүй. 50000 хүн сургалтанд суулга гэсэн. Яг 5-ыг л суулгач 50000-ыг л суулгадаг. Хүний тооны араас хөөцөлдөд шүү дээ. Тэгэхээр бид тооны араас хөөцөлдөд ач холбогдолтой биш гэдэг нь одоо яг энэ өнгөрсөн хэдэн жил харагдаж байгаа байхгүй. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг үндэсний хөтөлбөр нь хэд 6 жил хэрэгжээд одоо дүгнсэн шүү дээ 23 онд те. Тэгээ 23 онд дүгнэхдээ 97% хэрэгжилттэй. Энэ одоо бүр гайхамшигтай хэрэгжилттэй. Тэгэхээр бараг тамхины хууль шиг хэрэгжилттэй юм шиг. Тэгтэл авилгын индекс нь яг өнөөдрийн байдлаар 50 орчим байраар ухралттай байж. За тэгээд ингээд миний хэлсэн үгийг гуйлдаг байхгүй. Би юу гэж хэлсэн гэхээр авилгын хяналт гэдэг хэсэг авилгын төсөөлийн индекст бол 6-аас 13% эзэлдэг гэж судалгаагаар гарч ирсэн байхгүй. За энэнийг одоо 6% гэдгийг нь аваад тэгээ авилгатай тэмцэх газрын юу гэж хэлдэг вэ? 6% нөлөөлдөг авилгын төсөөлийн индекст манай үйл ажиллагаа. Бусад 90% нь бусад төрийн байгууллагын үүрэг хариуцлага. Тийм болохоор авилгын төсөөлийн индекс унахад бидэнд хамаагүй гэдэг тийм тайлбар хийдэг байхгүй. Гэхдээ хүссэн хүсээгүй тэр хүмүүс авилгын төсөөлийн индексийн үр дүнг тэндээс нэгдэг. За нэгхэн ч аргагүй. Яг гэвэл үлдсэн 94% нь
авилгын одоо энэ соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх, түрүүний ярьсан иргэн захиргааны хариуцлагыг чангаруулах асуудал шүү дээ. Энэ асуудал чинь одоо үлдсэн 94% нь байхгүй. Соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх эрсдлээ таньж чадахгүй бол гэмт хэрэг энэ талдаа яах нь өсөд идэг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө балансаа мань хүмүүс ерөөсөй ойлгохгүй юм л да. За ойлгохгүй гэдэг нь яаж харагдсан гэхээр 2023 онд авилгын эсрэг авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж боловсруулсан. 5 иш ажиллагаа гэдэг нэртэй. Энэ одоо нэг засгийн газрын 5 иш ажиллагаа гэдэг ажиллагаа нэг жилийн ураа олгож гаргасан тийм нэрээр үндэсний хөтөлбөрөөр нэрлээ явж исэн энэ одоо бүр түүхэн тохиолдолч байхгүй. За энийг одоо болиулаад үндэсний хөтөлбөрийн шинээр ингээд бичлцээд өгсөн. Тэгээ одоо манай байгаа одоо энэ авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 30 онд дуусна. За энэ бол хамгийн одоо ирээдүйд бид нар 10 жилийн дотор юу шийдвэрж болох бүгдийг тусгаж өгсөн. Бид одоо хэрэг энэ үндэсний хөтөлбөрөөр байгаагаар нь хэрэгжүүлчихвэл одоо шал өөр болох гэдэг юм л. Өөрөөр хэлбэл бид одоо яг юун дээр алдаад байна гэвэл эрсдлээ таних ажил дээр л алдаад шүү дээ. Бид нар энэ байгууллага авилгатай тэмцэх гэдэг байгууллага чинь үндэсний хэмжээнд соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх, үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх, тэгээд нөгөө талдаа авилгын одоо гэмт хэргийг одоо талсан зогсоох, илрүүлэх. Энэ цогц асуудал чинь хуулиндаа аль аль нь авилгатай тэмцэх газарт цогцоороо өгсөн баг. Тэгэхээр бид одоо яг энэ байгууллагыг жинхэнэ утгаар нь ажилуулах юм шаардлага бол байгаад байдаг. За гэтэл одоо харамсаж байгаа юм нь юу гэхээр ерөөсө тэр чигээрээ мөрдөн байцаагч одоо мөрдөн байцаах чиглэлээр одоо мөрдөн шалгах чиглэлээр байцаах гэдэг үгээс бид татгалцаад байна шүү дээ. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж исэн хүмүүс одоо урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, үндэсний хөтөлбөр бүгд юм дээр нь сууж. Тэгэхээр бид яг энэ нөгөө соён гэгэрүүлэх, хүнтэй ажил сурсан, хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлж чадах энэ хэсэг дээрээ бид алдаад байна. Тэгээ алдаад байгаа учраас алдааг нь хэлэхээр яг хүний эрхийн үндэсний комисс шиг бие өмөрөд байгаа байхгүй. Үгүй ээ. Бидэнд хамаагүй гэдэг. Бид одоо яах вэ? Зүгээр л энийг алдаагаа ойлгочих хэрэгтэй юм л да. Ингээд байгаа нь болохгүй байгаа юм байна. Урьдчилан сэргийлэхтэр нь ингээд ерөөсөө болохгүй юм гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Яг хүний эрхийн үндэсний комисс гэдэг юм уу юм галтай байгууллагууд дээр олон нийтийн хэвлэл мэдээллийн шүүмжил ороод тэгэхээр та түр хэлсэн цаанаас юм хамгаалтын механизм ажиллуулчихдаг. Тий, тэгэхээр яг тэгж байгаа гэж одоо ерөөсөө авилгатай тэмцэх байгууллагын зорилго нь юу юм гэхээр ерөөсөө хөрөнгө хураах юм уу? Ерөөсөө тэгж ойлгогдод шүү дээ. Мөрдөн баривчлал буруу юм хийлээ барайл байна. Тэгэл барайл ах юм бол эрсдэл нь яаж буурах юм бэ? Тэнд одоо би очиод тавьсан ч гэсэн тэнд эрсдэлтэй ахна шүү дээ. Өөрөөс хэлбэл нэг үг гэдгийг авилгын эсрэг шүүх гэж нэг яригдчихэв байхгүй одоо олон улсын хэмжээнд тийм. Тэрэн дээр ингээд нөгөө өстө нэрэ болохгүй нөгөөх нь болно гэд ингээд хилцүүлэг явж байгаад нэг хүн тэгж хэлжсэн. Далай ламыг авчираад авилгын эсрэг шүүхийн дараагаар нь тавья тийм. Тэгсэн ч эрсдэлтэй. Яад гэвэл эн чинь нийгэм эдийн засаг тэр чигээр ингээд технологи энэ чинь хувьсж гин өөрчлөгдөж гин хинч байсан эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр бид юу хийх ёстой гэвэл бид эрсдлэл харах ёстой. Тэгэхээр энэ нөгөө мөнгө хураагаад эсвэл хүн баривчлаад ах нь авилгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх. Тэгээ бид одоо бууруулах ямарч арга хэмжээ биш яхана ш. Тэрийг одоо тэр 50 хүнийг баривчлаа оронд нь өөр 50 хүнийг тавихаар тэр нь юу болж хуурж байна гэхэлэр одоо power shift болж хувираад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл дахиад өөр нэг улс төрч лидерийг дагсан өөр эрх мэдэлтэй хүмүүс 50 болж очиод нөгөө 50-ыг нь орлоод одоо өнөөдөр яг 128 тэрбум төгрөг олжлаа татвар дээр гэж тэгж байгаа. Энэ бол өдөр болгон тэгж ажиллахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд нөгөө авилгатай тэмцэх газар нь гараа явахаар нөгөө 50 нь яг тэр процессаа дагдаг байхгүй юу. Энэ чинь өмнө хийгдчихсэн тий мэдээж туршлагатай хүмүүс тэнд очиж таарна. Тэгэхээр энэ эрсдэл бол буурдаггүй. Өөрөөр хэлбэл илүү боловсронгуй болох нь шүү дээ. Төрөний нөгөө бартер болж хувирдаг гэдэгтэй адилхан. Авилгын гэмт хэрэг бид нар өөрсдөө энэ гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийг өөрсдөө бид нар ингээ боожуулаад байна шүү дээ. Боловсронгуй болгоо, илүү ухаалаг болгоод, илүү технологи ашигласан, илүү их олон хүнийг хамруулсан, илүү их хамаарал бүхий этгээдэд далдалсан, тэгээ эцсийн эмчлэгчийг нь далдалсан энэ хэлбэрлүүл оруулаад байна л.
Тэ авилгатай тэмцэх газар дээр шүүмжлэл олон нийт хэвлэл мэдээллийн шүүмжил гол төлөв төрийн өндөр албан тушаалуудын тэ холбоотой хэрэгүүдэн замхраад хаана явж байгааг нь мэддэхээ болоод тэгээд хэдэн сарын дараа бид нар ч мартчихдаг. Тэгж байгаа нэг юм гарч ирэх энэ улс төрчдийн хоорондын одоо байлдан зодон зөрчилдөөн гэх юм уу тэ. Тэгээ холбоотой мэдээллийн явуулцаанд тэгээ авилгатай тэмцэх газар дээр очиод хаана явж байгааг нь мэддэг. Энэ ил тод байдалтай шууд холбоотой юу? Эсвэл анхнаасаа энэ байгууллагын дарга удирдлагын бүтцтэй холбоотой юу? Хоёр асуудал байгаа. За мэдээж ил тод байдалтай холбоотой. Энэ бол яг авилгатай тэмцэх газар дээр бол одоо бол 1800 орчим хэрэг жилдээ гомдол шалгагдчихээн л та тийм. За энэ 1800 орчим гомдлоос одоо нэг 300-аас 400 орчим хэрэг болоо тийм ингээд цаашаага прокурор руу шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ прокуророос яагаад энэ хэрэгсэхгүй болтгийг, яагаад одоо цагааддгийг, яагаад шүүх рүү шилждгийг гэдэг мэдээлэл байдаггүй. Яагаад хэрэг нь бутцсан юм? Ямар ч мэдээлэл байхгүй. Яагаад эдний харьяал руу шилжсэн гэдэг нь бол тодорхой. За бусдаар бол ямар ч мэдээлэл байхгүй. За тэгэхээр авилгатай тэмцэх газар бол ингээд хэрэгээ шалгаад байгаа юм байна. Прокурор руу шилжүүлээд байгаа юм байна. Гэхдээ тэр шилжүүлж байгаа хэргийг ямар саналтай шилжүүлсэн гэдгийг бид мэдэхгүй. Тэ. Зөвхөн хариуцагч одоо холбогдогч этгээд нь л мэдэх юм шүү дээ. Хоёрт прокурор дээр одоо ямар санал гаргаад байхгүй болчиход нүг хэрэг нь байхгүй болчиход байгааг бид бас мэдэж чадахгүй байгаа. За шүүхтэр бол бид бол мэдээллийг авчиж болж байна. Тэ шүүхийн нээлттэй мэдээлэл сангас. Тэгэхээр энд бол ил тод байдлын асуудал бол байна уугүй л байна. За хоёрт нь гэвэл чадахын асуудал бол байгаа. Яалтчгүй. За энэ одоо улаан цай гэмт хэрэг байхад энэ гэмт хэрэг биш гэж дүгндэг мөрдөн байцаагчд байна. Тэгээ энэ дээр бол авилгатай тэмцэх газрын одоо мөрдөн байцаагчдын чадахын асуудлыг бол зайлшгүй ярих шаардлагатай. За гэхдээ мэдээж жил болгоны тодорхой хэмжээнд чадахжуулал явдаг байх тий. За гэхдээ энэ дээр бол асуудал бол байгаа гэдэг нь бол энгийн хэрэг дээр би өөрөө хэрэгээ шалгуулж ирсэн хүний хувьд те би чи шүгэл үлээгээд авилгатай тэмцэх газар хэрэг нэгээ шалгаж ирсэн шүү дээ. Энэ дээр одоо илт хуулийн дээр хориглоно гэсэн юмыг л мань хүмүүс за болох юм шиг байна гэдэг ингээд дүгнжсэн тийм одоо тохиолдлууд ч бас байна. За гэхдээ нөгөө талдаа энэ бас төрийнч буруу байгаа да. Энэ байгууллага одоо жишээлбэл авилгын гэмт хэрэгт олон хүнийг буруутгахыг гэж бодъё л доо. Шатандаа эн чинь оролцоотой. Шатны удирдлагууд ялангуяа засгийн газар тэ одоо ерөнхийлөгчийн тамгын газар тэгэл одоо энэ төрийн агентлагууд яамд тэ бүгд шатандаа юм шийдвэр гараад янз янзын одоо хууль бус юм хийхэд нь оролцдог. За тэгэхээр ингээд авилгатай тэмцэх газар энийг нь ингээд мөрдөн шалгаж явахаар шатанд нь бүгдэнд нь хариуцлага тооцно гэхлээр энэ бол утопи тэ худлаа болчихсон. Засгийн газрын бүх 10 хэдэн сайдд нь хариуцлага тооцох юм уу? Засгийн газрын бүх сайд нь тэнцээ сууж байгаа л жишээлбэл одоо хурлынхаа тэмдэглэлээр юм баталчихж шүү дээ. Тэрийг нь тэнд нэг хүн хэрэгжүүлж шүү дээ. За гэх мэтлэнгийн ингээ асуудлууд бол маш одоо өргөн хүрээг хамардаг. За энэ өргөн хүрээг бид нар одоо ялангуяа төрийн өмчт компаниа бид нар одоо төрөөсөөс халгаж ийж тий шийдвэр гаргахын процессыг худалдаа авах ажиллагааг бүр цогц болгож ийж олон улсын жишгт хүргэж ийж тэгэд энэ ил тод байгаа мэдээлэл дээр үндэслэж ард нь заавал хариуцлага тооцож ийж ингэж ижил нэг процесс одоо арай өөрчлөгдөх юм уу гэж байна. Тий. Ард нь бас үнэлгээ хийж хариуцлага тооцох асуудал манад байхгүй. Одоо хамгийн сайн мэдж байгаа сая цар тахлын үед юу бол цар тахлын нэг удаагийн хууль гэж гаргаж ирээд ямар ч тендергүй худалдаа болтууд эзэн засгийн газар өөртөө авсан. Тэрийг нь улсын их хурл хүлээн зөвшөөрсөн. Гэвч ард дээр нь хэдэн төгрөг яаж зарцуулсан бэ гэдгийг сонсгол хийх гэсэн боловч аль аль нь л хийх хүсэлгүй байгаагаа эс үлдэхүүгээр харуулсан л та. Нэг сүр хүчинж тэр сонсгол хийя. Энэ цар тахлын үед нэг ширхэг маск хэдэн төгрөг хүрлээ бид нар бүгдээр л мэдэн шүү дээ. Тэр үед нь дэлхийгээс явчаагүй юм бол. Тэгээд ийм хариуцлагын асуудлууд ард нь хийгддэг нь өөрөө бас маш том асуудал болоод. Дээрэс нь яг энэ одоо хууль хяналтын байгууллагуудын шүүх цэцэглэл төр ч юм уу дарга удирдлагын асуудал, гишүүдийн асуудал их чухал байгаад байна л та. Сая үндсэн хуулийн цэц дээр ямар шийдвэр гарав те. Тэгээд шүүхийн ерхий шүүгчийг улиран томилох асуудал үндсэн хууль
одоо улирын томилж болох юм а гэдэг эрх зөрчиг нээлээ. Гэхдээ их сонин бас кейс гарсан. Мөнх сайхан гишүүн тусгай санал гаргасан тий. Тэгэхээр яг шүүхтэрч тэр одоо хуулийн нэлтийн байгууллагууд дэрч тэр даргаыг нь улирын томилох асуудал ингээд яваад байвал дахин томилогдох хүсэлтэд хөтлөгдөж нөлөөнд орох эрсдэл байна гэдэг маш одоо сонин тусгай санал гаргасан. Гэхдээ тэр бол баримт болж үлдэнэ. Дараа нь яхад ийм асуудлыг нэг гишүүн гаргаж ирсэн байж таа гэдэг асуудал. Тэгэхээр яг энэ улирын томилох асуудал дээр бас их анхааралтай хандахгүй бол яг нэг тийм дахин томилогдох хүсэлтэд хөтлөгдөнө гэж их сонин үг хэлсэн. Үндсэн хуулийн цэцтэр ч гэсэндээ айгүй сонин шийдвэр гарч ирсэн ихний тохиол бас биш болчихсон. Өмнө нь одоо нийтийн сонсгол хийж иж авилгатай тэмцэх газрын даргаыг томилдог байсан байхгүй. За энийг бол үндсэн хууль зөрчсөн юм а гэдэг үндсэн хуулийн цэцэр шийдчихсэн. Одоо бол нийтийн сонсгол ихгүйгээр томилогдох боломжтой болцсон байхгүй. Гэх мэтлэнгийн юмд сонин шийдвэрүүд бол гарч ийн. Саяны одоо шийдвэр ч гэсэндээ бас их сонин гарлаа. Гэхдээ одоо энэ шийдвэртэй холбоотой эсвэл үндсэн хууль эсвэл үндсэн хуулийн цэцгийг үйл ажиллагаатай холбоотой бол би судалгаа хийдгүү. За тийм учраас энийг бол зүгээр хэвлэлийн гарсан мэдээллийг хараад гайхаал өнгөрлөө. Та түрүүн хэллээ яг энэ авилгын төсөөллийн индексээр манайх ингээл жил болгонд хоошоо явт. Урагшаа нэгч баг халахгүй шахуул явчлаа. Эхний асуудал нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал гэж хэлж байна. Дараагийнх нь төрийн өмчт компаниудын засаглалын асуудал бас байгаад. Жинхнээсээ энэ бүтээмжийн хяналтын гэдэг менежер бол жинхэнэ таны хэлдгэр утоп байсан. Энэ бол сонгуулийн үр дээр 2 нам хамтраад 3 нам хамтраад явсан зүйл. Энэ өөрөө эргээд төрийн өмчт компаниуд дээр одоо энэ авилгын төсөөлийн индекс дээр бол маш муухай үлгэр жишээ болсон зүйл болсон болоод өнгөрлөөдөө гэж миний хувьд бас хараад байгаа. За авилгын төсөөлийн индекс бол ерөөхдөө бид нар ингэж харддаг юм а. За би одоо 19 онд Монголд ирээд задлсан. Өмнө нь бол манайх одоо 20 хэдэн жил авилгын төсөөлийн индекс зарлаж штэ. Тэгтээ задлж байгаагүй юм бэл. Тэгэл ингээл нөгөө нэг улс төрчтөн ч тэрийгэ мэдэхгүй те. Тэгээд ингээд судлаачт нь ч тэрийгэ мэдэхгүй нэг индекс өслөө нэг бурлаа гэж яриад байдгаас яагаад хаана аль хэсэгт нь гэд задлж үзээг байхгүй. Тэгэд ингээд задлж бол үзсэн. За тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт гэдэг асуудалд ерөөсөө бидний хуулийн засаглал гэдэг асуудал дээр бид нар бол хамгийн өндөр импакттай байдаг. Дээрэс нь хүний эрхийн үндсэн эрхийн хэрэгжилт хоёр өндөр импакт. Тэгэхээр манайх өөрөөр хэлбэл арчлалын индекс гэдэг нэг индекс байдаг шүү дээ, тий. Хуулийн засаглалын индекс гэдэг энэ хоёр индекс дээр л уналт үзүүлэх юм бол авилгын төсөөлийн индекс ерөөсөө өсөхгүй байдаг байсан. Одоо хараа нийгэм өөрчлөгдөөд эдийн засаг, энэ бүс нутгийн асуудал, геополитикийн асуудал гэдэг эрсдлийн индекс дээр бид нар ерөөсөө баримжаалдаг болж эхэлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл манай одоо зээлийн хүү одоо буух юм уу, чадах юм уу, үгүй мүү гэдэгтэй энэ асуудал чинь эрсдлийн индексүүдээр тодорхойлогддог болж байгаа байхгүй. Тэгэхээр манай авилгын төсөөлийн индекс дээр бол 3 ширхэг эрсдлийн индекс орж ирдэг. Тэр энэ 3 ширхэг эрсдлийн индекс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашигладаг боловч энэ дээр бид эрсдлээ яаж оновчтой харж гин, яаж тодорхойлж гин гэдэг юмнууд шинээр орж ирж байна. Тэгээ шинэ технологийн асуудлууд орж байна. За энэ дээр бид нар бол айгүй сайн хийсэн юм байгаа боловч дахиад ер нь тэрийг харуулж чаддаггүй нэг асуудал юм. За тэгэхээр би юу гэж харддаг вэ? Ерөнхийдөө одоо төрийн албан агчдын чадварын асуудал дээр бид ерөөсөө анхаарахгүй бол болохгүй болцсон юм байна. Хуулийн хэрэгжилт гэдэг ерөөсөө анхаарахгүй болохгүй юм байна. Энэ хуулийн хэрэгжилт гэдгийг бид нар төрийн албан дээр л ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ төрийн албан хаагч, төрийн албаныхан чинь хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй яг байгаагаар нь. Тэгээ тэрийг харуулах хэрэгтэй юм байна. Хариуцлагын ард нь тооцох хэрэгтэй. Хэрэв ингэж чадах юм бол өөрөөр хэлбэл төрийн албаны чадвах, тий албан хаагчдын чадвахын асуудал. Тэгэхгүй бид нар одоо ингээд төрийн албан хаагч чинь үнэлгээ хийхээр өөрсдөө сайнаач харуулж чадахгүй байна шүү дээ. Энэ одоо хөндлөнгөөс үнэлж байгаа муу гэж үнэлж байгаа хүмүүсийн буруу биш байхгүй. Тэр өөрсдөө сайнаа харуулж чадахгүй шүү дээ. Тэгээ чадвахын асуудал байна. Хуулийн хэрэгжилтийн асуудал байна, ил тод байдлын асуудал байна, эргээд хариуцлагын асуудал. Энэ цогц байдлаар нь харж үзчих нэг дөрвтойхоо арга хэмжээ авахгүй бол энэ одоо авилгын төсөөлийн индекс маань ерөөсөө огт сайжрахгүй байна. Тэгэхээр бид ерөөсөө
өмнө нь бол хуулийн засаглал ардчлалын индекс хоёр ерөөсөө хэлбэлзүүл ингээл дагдаг байсан бол одоо эрсдлийн 3 индекс маань дагаж ингэж орж ирж байна. Тэгээд одоо тэгэхээр бид энэ 5 асуудлыг цогцоор нь харж иж тэгжиж л энэ индекс дээр нөлөө үзүүлэх. Та сая задлаад харсан гэж хэлж байна. Би нэг юм асуумаар санагдчихлаа. Задлаад харахад эрсдлээ ингээд тооцвол манай салбар ямар нөлөө үзүүлж Аа за салбраар нь бол задлдаггүй. Энийг задлж харуулахдаа одоо яг ингээд ямар асуудал аль чиглэлийн ингээ тий. Тэгэхээр иргэний үндсэн эрхтэй холбоотой юм уу? За төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой юм уу? Зохицуулагч байгууллагын хүртээмжтэй холбоотой юм уу? За улс төрийн тогтвортой байдалтай холбоотой юм уу? Эсвэл одоо энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой юм уу? Авилгын хяналттай холбоотой юм уу гэж задалдаг байхгүй юу? Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө бол энэ дотор айгүй том үндсэн эрх гэдэг компанийн дотроо орчиж байгаа тий. Тэгэхээр үндсэн эрх гэдэг чинь энэ авилгын төсөөлийн индексийг 6 одоо энэ бүлэгт хуваахаар хамгийн их жин дарддаг нь үндсэн эрх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг үндсэн эрх рүүгээ орчдөг. За гэхдээ хэвлэлийн эрх чөлөөг бид нар үнэлж байгаа энэ үнэлгээ гэдэг тий. Тэрийг бол авилгын төсөөлийн индекс бол авч ашигладаг. Авч ашигладаг боловч та нарын гаргаж байгаа одоо энэ мэдээлэл судалгаа энэ чинь бусад бүх юмнууд чинь одоо хэвлэлээр гаргаж байгаа бүх юм чинь бусад судалгаанд орж идэг. Тэгэхээр энэ айгүй танаа одоо хийж байгаа ажил чинь тэр чигээрэл судалгаануудад орж ийн гэсэн үг. Тазаа хэлжил одоо энэ байгууллагууд ч тэр бүгдээрээ одоо муу байгаа бол муугаа хүлээн зөвшөөрөөд алдаа гаргасан бол алдаа хүлээн зөвшөөрөөд явахгүй бол ёс суртахуунч гэж байхаа болсон ийм сонирн болцсон. Би ягаад сая ингэж асууж юм гэхээр хэвлүүд дээр ялангуяа улс төрийн намууд ч гэдэг юм уу эрх барьж байгаа улсууд нэг хаалтын гэрээ гэж нэг юм явдаг байсан шүү дээ. За тэгээд өөрсдийнхөө тухай мэдээ муулуулахгүй магтуулна. Энд чинь өөрөө эргээд олон нийтийн мэд хэрэгэд муухай бүдүүлгээр халдж байгаа хэлбэр. Тэгэхээр би яг нэг олон нийтийн хяналт гэдэг талдаа хэвлэлийнхэн шууд холбогдчихдаг учраас тэр ийм байт юм ийм судалгаа байсан болоо гэж асууж байгаа юм тэр. Тэгэхээр яг нөгөө олон нийтийн хяналт гэдэг чинь та нарын гаргаж байгаа бүх мэдээллийг чинь судлаачтай авч ашигладаг байна. Тэгэхээр энэ судлаачтай авч ашиглаж байгаа мэдээлэл одоо жишээл та бүхэн чинь гаргаж байгаа нэг баримт тэр судалгаанд орж идэг. За яг хүнийг сайлсан муусан энийг бол судалдаггүй л дээ. Гэхдээ гаргаж байгаа жишээлбэл нөгөө түрүүчийн хамгийн эхлээр л үндэсний тойм дээр гарсан кейсийн асуудал юм. Тэгээ энийг одоо ингээл судалгаараа оруулаад явцдаг байхгүй. Тэгэхээр гаргаж байгаа мэдээллүүд бол маш чухал. Нэг зүйл асуугаад би нэг хуулийн тухай асууя гэж бодож байгаа. Яг навилгын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр хуульчд яг энэ нэг эрүүгийн процессын хуулийн дээр нэг маргаад байдаг зүйл хялбаршуулдаг байсан шүү дээ. Тэгээ нөгөө нэг ял тохирно тий. Би авилга авсан гэж хүлээн зөвшөөрөөд торгуулаад шорон торигдохгүйгээр ингээ явчихдаг. Ийм кейсүүд бол зөндөө байгаа. Одоо зарим загас сурайл явчихлаа л да. Тэгээ ер нь хялбаршуулах асуудал дээр ингэж яриад шахалт зөндөө явсан. Хялбаршуулаад хэдхэн цаасаар торгуулад ингээд явж байна гэдэг нэг өнцгөөс тайлбар. Нөгөө талдаа болохоор яг энэ процессын хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийдэг байгууллагуудын хувьд хялбаршуулах чи өөрөө жинхэнэ цаана байгаа жопох яаж тул барина гэдэг шиг ингэж барих амар шалгарсан арга байсан. Гэхдээ одоо яа их олон нийтийн шахалт юм шиг ингээд хялбаршуулахаа боллоо гэдэг асуулт яваад процессын хуулинд өөрчлөлт ороод их хурлаар баталсан. Энэ хялбаршуулах ажиллагаа ер нь одоо олон улсч тэр тэгэхээр үр дүнтэй хуулийн залт байсан уугүй юу? Хялбаршуулах ажиллагаа бүхийг одоо улсад хэрэгждэг тий. За мэдээж тэгтээ ийм байдаг. Авилгын гэмт хэрэг дээр хялбаршуулахыг бол зөвлөдгөө олон улсын байгууллагууд. Мэдээж улс орны дотоод асуудал руу орохгүй шүү дээ. Гэхдээ авилгын гэмт хэрэг дээр зөвлөдгөө байхгүй. Ядаж гэмт хэрэг одоо ялынхаа 50% эдлэх гэдэг. Ингээд заадаг байхгүй. Яагаад гэвэл авилгын гэмт хэрэг дээр нийтийн албан тушаалтанд татварын мөнгөөр цалинжиж тэгээд ингээд авилгын гэмт хэрэгт холбогдно гэдэг нь хэрвээ бид нар ял өгөхгүй бол бусдыг одоо урайлсан тий одоо гэмт хэрэг хийхэд нэг тийм асуудалгүй юм байна гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх учраас авилгын гэмт хэрэг дээр ялбыг нь 50% заавал оногдуулаа гэж зөвлөдөг. За манай нөхцөлд бол хялбаршуулах одоо илүү нөгөө одоо хуулиа өөрчилсөн шүү дээ. Бид чинь 2015 онд тэгээд энэ 2015 онд өөрчлөгдсөн эрүүгийн
хуулиар бид нар чинь илүү нөгөө нэг шоронжуулахгүй, за дээрэс нь нөгөө хохирлыг барагдуулах гэдэг тэр утгаараа бол энэ хэлбэршүүлэх гэдэг энэ ажиллагаа чинь хэврэл байжсэн. Үндэсний хөтөлбөр гэдэг авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрд бол бид нар юу туссан гэвэл одоо оногдох ёстой ялын 50%-ийг заавал биеэр эдлүүлэх ийм одоо хууль эрх зүйн зохицуултыг тусгана гэдэг одоо үндэсний хөтөлбөрт заасан байхгүй. Тэгээд тийм 6 дугаар бүлэгт байна уу та. Тэгэхээр одоо үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм бол авилгын гэмт хэрэгт одоо хэлбэршүүлсэн ч 50% нь заавал биеэр эдлүүлэх нь шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ үндэсний хөтөлбөрийн заалт маань харин хэрэгжих юм уу? Амиггүй л байна. Тий. Хэрэгжихгүй юм шиг байна л та. Тий. Гэхдээ ерөн бол илүү одоо нэг хохирол барагдуулах гэдэг чиглэлээр энэ бол олон улсын тий бусад орнд бол байдаг. За гэхдээ мэдээж бусад орнууд ч гэсэнтэй энэ авилгын гэмт хэрэг дээр хялбаршуулахгүй байхыг боддог. Ялыг нь одоо ядаж талыг нь заавал эдлүүлэх энэ процесс руугаа орцсон явж байгаа. Тэгэхээр бид бас энэ рүүгээ орох нь зүг байх л гэж бодож байна. За би танаас бас сүүлийн ганц асуулт асууя. Хоёулын сая яриан дунд шүгрүүлэгч гэдэг зүйл хэд дурддагтлаа. Шүгрүүлэгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа бид нар уг нь боловсруулаад дууссан. Өнгөрсөн парламентын үед хилцээд явъя гэдгийг хэлцэж эхэлсэн л дээ тий. Тэгээ ингээд явж идэл шинэ парламент гарч ирээд энэ хууль маань одоо хаана явж байгааг мэддэхгүй байна. Тэгэхээр авилгын гэмт хэргийн албан тушаалын асуудлуудтай шүгрүүлэгч бол асар чухал. Шүгрүүлэгч хамгаалахгүйгээр цаашаа ер нь явахгүй гэдэг зүйлийг бол судлаач ярьдаг. Үнэн. За маргааш магадгүй засгийн газрын уралдаан нар ч юм уу эсвэл энэ 7 хоногт энэ засаг нэг юм шийдэх юм шиг байна. Шүглүүлэгчийн эрх зүйн байдлыг яг манайх ингээд нөгөө улс төрчүүд юм л та тийм. Илүү нөгөө урамшуулал олгох гэдгээ урдаа бариад тэрийг их цацаад тий одоогийн засгаас гарах гэж байгаа шийдвэр дээр ч гэсэн дээр нь тэр урамшууллыг одоо олох асуудлыг л ер нь онцолж олон нийтэд хүргэх гэдэг шиг. Энэ бол одоо хамгийн буруу. Өөрөөр хүний эрхэн зөрчигдөөд эсвэл тэнд байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгааг хараад асуудал байна гэж үзээд шүгэл үлээж байгаа хүн хэзээ ч урамшууллаас олж үлээдэг байхгүй. Тэр зүгээр л эрх зөрчигдөж байгаа энийг одоо мөнгнөөс олж үлээж байгаа бол энэ бол харин ч буруу процесс. Мөнгөн урамшууллыг хизээ олгодог тухай ярьдгүй гэвэл 2-3 улсад ер нь мөнгө урамшууллаа олгодгийн шүглүүлэгч. Тэр нь юутай холбоотой гэвэл татварын гэмт хэрэгтэй холбоотой. Татвараас зугтсан, татвараас зайлсхийсэн гэмт хэргийг шүглүүлсэн бол тэндээс нь харин тэр нөгөө одоо тодорхой хувийг нь буцааж олгодог. Америк, Англи, тий, Итали. За иймэрхүү улсууд байдаг. За манад бол ингэ шүглүүлэхээр илрүүлэлт одоо хүлээсэн гэмт хэрэгтэй нь холбоотой урамшуулал гэж одоо ярьж байгаа нь энэ бол зүгээр цэвэр попрол энэ бол нэг их хэрэгжихгүй байх. За гэхдээ нөгөө талдаа бид нар энэ нөгөө шүглүүлэгчийн эрх гэдэг асуудлаа яг энэ попрлын алдчихад байгаа байхгүй. Тэг шүгэл үлээж үзсэн шүү дээ би. Тэр энд ямар асуудал байдаг вэ? Өнөөдөр бүр цогц асуудал байдаг байхгүй. Хүний эрхийн асуудал тий. Хууль тогтоомжийн асуудал. Хууль тогтоомжийг яаж хэрэгжүүлж байгаа тэр асуудал. Хууль сахиулах байгууллагын асуудал. Хил мэдээллийн асуудал одоо дотоодын та бүхний асуудал яаж одоо шүглүүлэгчд хандж чинь тий. За хүний эрхийн үндэсний комиссийн асуудал тий. Энд дэр яаж олон улсын байгууллагын асуудал, төрийн бус байгууллагуудын хүний эрхийн одоо чиглэлээр ажилладаг байгууллагуудын асуудал, одоо донор байгууллагуудын тусламж дэмжлэгийн асуудал, сэтгэл зүйн асуудал гэдэг ингээд бүр цогц асуудал гэдэг. Тэгэхээр хэрэг бид шүглүүлэгчийн эрхийг хамгаалах гэж бол юм цогцоор нь одоо энэ асуудлыг бол шийдвэрлэх, хамгаалах хэмжээний одоо юу ярих хэрэгтэй. Түүнээс биш одоо мөнгө урамшуул гэдэг бол зүгээр л улс төрийн попрол болж таарч. За баярлалаа ямар ч гэсэн хоёулын цаг бас дуусах төгсөж байна. Нэг сонио асуулт асуучихлаа та. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр таны хэлсэн энэ улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал. За төрөмжт компаниудтай холбоотой засаглалыг сайжруулах асуудлууд гэдэг. Тэгээ түрүүнд таны хэлж задлж хэлсэн эрсдлүүд гэдэг. Энэ эрсдлүүдээ аливаа улс орнууд сайжруулад засаад ерөнхийд нь голдролд нь оруулахын тулд хэдэн жил шаарддаг. Тэрний ард дээр л хэдүүлээ дахиж нөгөө төсөөллийн индекс мөн урагшилж үгүй гэхээс биш
Ер нь таны хэлсэн юмнуудаа харахад их бүрхэг санагдаад явчихлаа. Үнэ. Надад ч бас ер нь их горьдлого тэгээд одоо бас одоо их удлаа. Тэгээ их харлаа. Тэгээ нөгөө гарч ирж байгаа улс төрч болгоно л нэг авилгатай тэмцэн гэл тэгдэг. Би чадхаараа ингээл задлаал тэг ингээл тайлбарлал энэ хэсэг дүү анхааруул попл шүү. Энэ хэсэг рүү анхааруул бодиттой ажил шүү гэл ингээл хэлдэг. За хэлсэн юмнаас их хөвчлэн ингээд шүүрч аваад одоо тэр нь ингээ улс төрчөөд ингээд яваад байна. Тэрэн дээр бол айгүй харамсдаг. За яг бодит хугацааны хувьд гэх юм бол бид одоо ерөөсө бүх юм хаяал төрийн албаа хаагчдынхаа хуулийн хэрэгжилтийн асуудлыг л онцлох хэрэгтэй. Ерөөсө тэр чигээр одоо өөр одоо бүр тэгээ юу ч хийдэг байсан нэмэргүй байгаад байна шүү дээ. Хичнээн гоё одоо уран нугардаг байгаа нь олон улсын хэвлэлээр одоо өөрсдөө 80 магтуулаад нэмэргүй л байлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо ерөөс энэ олон нийтийн эерэг бодол авилгын төсөөллийн индекст нөлөөлдгүү гэдгийг ойлгомоор. Яг тэгвэл олон нийтээс судалгаа авч иж авилгын төсөөллийн индексийг бид гаргадаггүй. Судлаачдын дүгнэлтээр гардаг байхгүй. Тэгэхээр одоо энэ олон нийтийн эерэг ийм имиж бүрдүүлэх, попрох гэдэг бол ямар ч нэмэргүй гэдгийг энэ улс төрчид нь ойлгох шаардлага байна. За тэгэд ерөөсөө энэ төр албаа хаагчдынхаа хуулийн хэрэгжилт гэдэг юм бол одоо анхаарч хүний эрхийн мэдрэмжийг нь дээшлүүлэхэд ууг нь бол нэг тийм асуудалтай ш. Манайхан хурдан яадаг. Тэгээ одоо дээрэс нь зохион байгуулалтын бүтцүүд нь бэлэн байж байна. Ажлынхын байрны чиг үүрэгт нь бид тодорхой тусгаад одоо эрсдлээ дүгнээд ингээд харчад бол би бол нэг тийм утгаар ажил гэж бодохгүй байгаад байна. Гэхдээ энэ авилгын төсөөлийн индексийг яг улс төрчтэй харж байгаа өнцг нь бол нэг попрол тэгэл нэг олон нийтэд юм хүргээл тэгэл индекс энэ чинь ингээд савлж идэг тийм юм бол байхгүй л. Тэгэхээр энэ жигдхэн гэж дээшлүүлж ахиулах юм. Ерөөсөө л бид гол анхаарах асуудал бол энэ төрийн албаа хаагчдын хүний эрхийн мэдрэмж хуулийн хэрэгжилт. Бусад юм аа бол одоо ерөөсөө тэр чигт нь бараг түр хаацмаар байна. Тэгжээж бид одоо жигдхэн хуулийн хэрэгжилт дээр ахиц гаргаж иж ерөөсөө индексүүдээ сайжруулна. За бусад юм дээр ч айгүйх олон нөлөөтэй. Тэгэхээр одоо миний хувьд бол одоо олон юм хэлж илаа л да. Ингээл жил болгон л өөрчлөгдөн шүү дээ. Гэхдээ энэ жилийн хувьд бол надад энэ л бол чухал. Дээрээс нь хүсэл тэмүүлж байгаа тийм ээ. Энийг хийчихье гэсэн хүсэл тэмүүлж. Тэр хүсэл тэмүүлчд баг хүн болгонд байгаа юм шиг. Баг улс төрч болгоны амнаас л авилгатай би л одоо яг тэмцэх хичээл гэдэг. Үйлдэл хоёр нь өөрлөлтөө. Тэгээ одоо ер нь бол хараал энэ яг зас үеийн засгийн газар ингээл янз янзын юм хийгээл ах шиг байна. Тэгэхдээ тэр нь бодит ажил болохгүй байгаад байна тий. Тэг энэ бол ингээд нөгөө популяр явдаг шийддэг асуудал биш гэдгийг одоо үдийж юу ойлгох хэрэгтэй байхгүй. Тэг бид судалгаанд суйрлах хэрэгтэй. Хин нэгэн хүн мэдэмхийрээ тэнцээ одоо ингээд авч тавихад ингээд хэвлэл мэдээллийг барьжгүйгээд ингээд ямар ч нэмэр байхгүй байгаад байна. Тэгэхээр энэ нөгөө судалгаанд суурилдаг юм бид нар ер нь цогцоор нь зөв харах хэрэгтэй, оновчтой харах хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг асуудал гэхэд л яг л энэ шүү дээ. Шүглүүлэгч асуудал гэхэд л урамшуул дээр л бид хөшүүрг болгочих юм бол энэ концепцээ өөрчлөгдөж байгаа. Ямар ч хинч хизээч шүглүүлж байгаа хүн бол урамшууллыг харж үлээдэггүй гэдэг энэ концепт чи алдагдчихад. Тэгэхээр эн чинь зүгээр л иргэдийн дунд популяр болол үлдцтэй юм байхгүй болж үлдэх гэдэг юм л. Тэгэхээр иймэрхүү юмнуудаас бол болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ яг одоо энэ засгийн газар одоо шинэхэн бүрэлдэхүүн дутаагүй шүү дээ 2 сар болж байна тий. Тэгэхээр энэ авилгатай тэмцэх гэдэг энэ асуудлаар нэг цогц арга хэмжээ авахар төлөвлөл байгаа юм байлээ. Тэгэхээр энэ төлөвлөгөөнийхөө дагуу одоо болж өгвөл ингээд бас зөвлөлтөд тий зөв голдрлоороо явуучвал бас би бол нэг эерэг өөрчлөлт гарахад тэгж их удахааргүй л гэж харж байна. За баярлалаа танд. Тэгээд ондын бүс ярилцсан нэвтрүүлэгт цаг заваа гаргаж ирж бас үнэтэй бас сонсоогүй судалгаануудыг хэлж өгсөнд баярлалаа гэж хэлье. За урьсанд баярлалаа.